Нэмдэг танилцуулъя. Одоогоос 28 жилийн өмнө яг энэ өдөр Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлан анхны цуглаанаа хийж тухайн эрх баригчдад 13 зүйлтэй өргөх бичгийг хөргүүлж байсан юм а. Энэ өдрийг ардчилал хүний эрхийн өдөр гэж хуульчлан тогтоосон ч Монголын ардчилсан холбоо өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт хийснээр баяр ёслолын шинжтэй тэмдэглэл өнгөрүүлэхээс татгалзаж төрийн өндөрлөгүүдэд шаардлага хөргүүллээ. Монголын ардчилсан холбооны гишүүд дэмжигчид өнөөдөр зориг агсны хөвшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн. Үүний дараа үндсэн хуулийн чансаа, засгийн газрын мэдлийн жижиг дунд үйлдвэр гэх мэт сангуудын шамшигдалт, цөлмөлт, байгаль орчны суурил баялагын тэгш бус хуваарлтын уршиг, засаглалын доройтолд хүрсэн нийгмийг өөрчлөхийг шаардлаа. Тэд тэмцлээ илэрхийлж Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын дарга нарт шаардах бичиг хаягалжээ. Бид нар ер нь бол одоо баярлахаасаа илүү харин шаардлага тавьж одоо энэ засаг төрөлд бол шаардлага тавьж Монголын эдийн засгийг хэрхэн босгох талаар шийдвэрүүдээ хурдан гаргаач гэж тэмцэх зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасныхаа үндсэндээ өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ер нь бол энэ 29 жилийн өмнө бичижсэн лооцсон тэр одоо энэ талбай дээр барай загсчихсан хүмүүсийн лооцсон бол өнөөдрийн нийгэмд хуульчраагүй. Тэр энэ асуудлууд яг бахвадгаараа байна. Цугласан гишүүд иргэд өнөөгийн нийгмийн өнгө төрхийг илчилж шүүмжилсэн лооцонгууд барьжээ. Тэдний шаардах бичигт үндсэн хууль бусад хуулиудын чадамж чансаас бол дагаж мөрдөх нийгмийн сэтгэхүй бүхэлдээ бохирдсноос эдийн засаг, улс төр, ёс суртахууны төвшин унаж гацаанд орлоо. Тиймээс үүнийг шийдвэрлэх гарц нь ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу засаглалын хэлбэрээр тогтоох санал асуулгыг 2020 оны сонгуультай хамттан явуулах гэж үзжээ.